Улсын хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол улсаас гадаад улсад суух зарим элчин сайд томилго эргүүлэн татах тухай ерөнхийлөгчийн саналыг зөвшөөрөх асуудлыг хэлэлцлээ. Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Өнөр баяр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн болгонаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж хариулт авсан юм а. Гишүүдийн зүгээс гадаад улс оронд Монголын төлөө зугаа элчин сайдууд иргэдийнхээ эрх ашиг хамгаалах шаардлагатай байгааг анхааруулж энэ асуудал нэлээд санаачлагтай ажиллах хэрэгтэйг зөвлөж байлаа. Мөн зарим элчин сайдууд яг өөрийн хамааралтай хүмүүст илүү анхаарал тавьж бусдад хайхламжгүй ханддаг тохиолдол их байгаад шүүмжлэлтэй хандж байсан юм а. Элчин сайдынхаа ямаар ер нь очдогчгүй очиод авч одоо хэлцдэгчгүй иймэрхүү байдал бол ер нь хавтгайтай юм байна лээ. Тийм учраас та бүхэн маань энэ дээр их анхаарч одоо ажиллах зөв зүйтэй байна шүү. Бус улс орнууд бол одоо нэг иргэний эрх ашиг л хөндөгдсөн байх юм бол том асуудал болгоод тавьж байгаа шүү дээ. Гэтэл тэнд бол хайхрахчгүй. Манайхны хувьд бол. Тийм учраас энэ дээр онцгой анхаарна үстэй гэж ингэж үзэгддэг. Ийм бааз сууринч байдаг, Чехэд төгссөн олон оюутан байдаг. Тэнд бас манай хүмүүс тодорхой хэмжээгээр ажиллаж амьдардаг гэдэг. Ингээд ийм одоо Чех Монголыг холбох нэлээд олон сэжин бий. Тэгээд урд хүмүүсийн хийж исэн ажил дээр тулгуурлаад тэгээд одоо Чех Монголын хамт ажиллагааг цааш нь нэлээд тийм эдийн засагжуулж үр бүтээлтэй өргөжүүлэхэд одоо анхаарч ажиллана баярлалаа. Хийх юм их бий. Тодорхой ингээд салбар нэрлэхэд бол хүнд өгтөө бол уламжилт ёсоор хамтарч ажиллаагүй салбар гэж ерөөсөй байдгүй. Одоо урд нь ажиллаж байгаад одоо идэвхчин жоохон суларсан байж магадгүй. Тэгэхдээ Орос улсгүйгээр Монгол улсын хөгжил бол ямар ч одоо баталгаагүй гэдэг нь хүн болгонд ойлгомжтой. Энийг ойлгож одоо очиж ажиллана гэж бодож байна. Одоо дөрвөн гишүүдийн хэлдгээр очиод нэг амраад нэг суугаад их тийм санал алгаа. Ялангуяа урд нь бол би ямар элчин сайд мэтэр явж исэн биш. Юм шин сэтгэлгээгээр шиннүүдээр сэтгэлээр шинэ ирч хүчээр ажиллаж энэ 3 жилийн хугацаанд Монголд юу нэвтрүүлж болох юм бэ? Авах гэхийн ухаанаар хандъя. Яавал манай улсад манай ард түмэнд энэ хөгжилт хэрэгтэй вэ гэдгийг л хийх л ёстой. 3 жил гэдэг бол их хугацаа биш. Очоод энэ 3 жилийг хамгийн үр бүтээлтэй ажиллах тал дээр бол нэлээд одоо анхаарч ажиллая гэж бодож байгаа. Гишүүд үг хэлж дууссаны дараа элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжих санал хураалтыг тус хүртэн явууллаа. Ингэснээр Алтан гэрлийг Монгол улсаас Оросын холбооны улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох саналыг 83.7%-аар тулгыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох саналыг 87.5% саналаар Алтайг Шведийн вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох саналыг 89.6%-аар Дүүржовыг бүгд найрамдах Болгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох саналыг 81.3% саналаар өмнө төрийн өмчийн орооны дарга байсан Зөмбөрл ламыг бүгд найрамдах Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох саналыг 87.5% саналаар тус дэмжлээ. Үүний дараа Монгол улсаас Оросын холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд идэвхтэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алтан гэрэл, Шведийн вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Инх вантах бүгд найрамдах Болгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ганвыг бүгд найрамдах Чех улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цогтгэрэл нарыг тус эргүүлэн татах саналыг тус бүртэн дэмжснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.